дугаар их онцлог дугаар болж байгаа л да. Эмч маань өөрөө усан хаа тэжээдэг те. Тэгээ эксперт давхар одоо ингээд бас эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөр ирсэн байгаа. Тэгэхээр хизэнээс ер нь усан хаа тэжээв яагаад ер нь ийм балаа усан хаа гэдэг нэршилтэй болсон болов? Яс нь хариулаад явчих. Би бүр багасаа усан хаа тэжээжсэн. За 6 7 настай даа юм уу. Тэгээд усан хаа тэжээгээд усан хаа одоо хайрлаад тэрнээсээ болоод одоо усан хагаа алдаад тийм ээ. Тэр одоо нөгөө шаналл тэр зүйлийг мэдэрснээс болоод ер нь бол малын эмч болсон түүхтэй. Тэгээд усан хааг одоо тэжээгч гэдэг үднээсээ ч тэр малын эмч гэдэг үднээсээ ч тэр ерөнхийдөө бол сайн мэдэн. Тийм тэгээд усан хаа гэдэг нэрийн хувьд бол айгүй тийм мэргэлзээтэй. Яг англиар гэвэл guinea pig гэж нэрлэж байгаа. Монголоор усан хаа. За тэгээд би орос хэл мэдэхгүй ч гэсэн Morskaya Svinka гэж орсоор хэлдэг юм лээ. Тэгээд Монголын усан хаа гэдэг нэршил маань Оросоос шууд Morskaya далайн гэдэг үг нь усан болж орчуулагдсан юм шиг байгаа. Тэгээд Оросд болохоор тэр далайн гэдэг одоо зөвлөл утга маань ас хол гэсэн санааг илэрхийлдэг. Тэгээд одоо ас холын гахай гэж орчуулад монголчууд усан хааг нэрлэж зарчсан юм шиг байгаа. Гэтэ ерөөсөө далайд амьдардаг, усанд амьдардаг амьтан биш. Ер нь бол баг усанд оруулдагчгүй амьтан баггүй юу. Тийм тэгээд guinea pig гэдэг нэр бол өөрөө айгүй тийм янзаар хилэгддэг түүхтэй. Тэгээд би нэг сонсч ирсэн нь болохоор нөгөө гівний арлаас өөр тийшээ одоо нөгөө далайгаар явж байхад хоол тижээлт хүнсэнд ямар амтан зохимжтой байна вэ гэсэн чинь авсаархан жижигхэн хурдан үрчдэг махан одоо амттай амтнаар усан хаа болж таарсан. Тэгээд тэрнээсээ болоод guinea pig гэж нэрлсэн юм шиг байгаа. Гэтэ ер нь бол гинэ арлаас гаралтай амтан биш. Эднэр бол өмнөд Америкаас одоо уугуул усан хаа болохоор өмнөд Америкт одоо нөгөө суушсан амтад гэх юм уу.